Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дараагийн 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баянгар аймагт ажиллалаа. Баянгар аймагт төрийн 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг төрийн албаны шинтгэл, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудын 300 гаруй албан хаагчтай уулзалт хийж сургалт зохион байгууллаа. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, засаг даргын намын газар, засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хороодын ажилтай танилцж тодорхой чиглэлүүдээр хяналт шалгалт хийж мэдээлэл зөвлөн туслах үйлчилгээ өгч ажиллаж байгаа юм. За төрийн албаны зөвлөлөөс орон нутагт бас ажлын хэсэг ажиллаж байгаа. За ажлын хэсэг хоёр үндсэн чиглэлээр бас нүүр ажиллагаагаа хэрэгжүүлж байна. За эхнийх нь энэ төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихын асуудал байж байгаа. Энэ хүрээнд төрийн жинхэнэ албан тушаалд сонгож дургуй томилох үйл ажиллагаанд хэн шалгалт хийж байна. За төрийн албанд хууль зөрчиж томилогдсон хэсэг талаарх энэ нэгтэл шалгах энэ ажил зохион байгуулагдж байна. Төрийн албаны зөвлөлөөс 2021 онд бүх аймагуудаараа энэ хэн шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулсан. За аймагуудад тодорхой зөрчил илэрсэн тохиолдолд хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан. За ингээд энэ удаагийн ажлын хэсэг маань энэ өмнө нь өгсөн төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж байна. За мөн төрийн албаны зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй энэ албан тушаалтнуудад хариуцлага тооцох. За мөн төр тохирол учирсан энэ асуудлаар төрийг хохирлгүй болгох энэ үйл ажиллагааг зохион байгуулад ажиллаж байна. За хоёр дахь үндсэн бидний ажлын чиглэл маань энэ улсын хурлаас төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж гаргаад хэрэгжиж эхлээд байна. За энэ хүрээнд аймагуудад орон нутгийн түвшинд энэ төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль ямар шатанда хэрэгжиж байгаа юм. За төрийн албан хаагчтай энэ хуулийн үжил санаа, за ямар гол харилцаануудыг зохицуулсан ийм хууль гарсан юм бэ? Яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр бас тодорхой мэдээлэл өглөө. За энэ хууль маань их онцлогтой. Төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд бол ёс зүйн дэд хороо буюу тухайн байгууллагын энэ бүтцийн нэгжүүд бол хяналт тавьж ажиллана. За мөн төрийн албаны зөвлөлийн дэргэд ёс зүйн хороо ажиллаж байна. Засгийн газрын дэргэд ёс зүйн дэд хороо ингээд ажиллаж байна. За ингээд энэ төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжээд энэ хуулийн гол үзэл санаа юун дээр байгаа вэ гэхээр энэ төрийн албан хаагчдын дунд гараад байгаа ёс зүйн зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх үү, тэднийг яаж соён гэгэрүүлэх вэ гэдэг энэ чиглэлд ажиллаж байна. За ингээд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал бол энэ бусад хууль тогтоомжийн хүлээсэн эрх үүргүүдтэй нэгт холбоотой юм асуудал байдаг. За жишээлх юм бол авилгын асуудал ч гэсэн ёс зүйн асуудлаас шалтгаалж энэ зөрчлүүд гардаг. Тийм учраас төрийн албаны шинэтгэлд энэ ёс зүйн асуудал хамгийн чухал юм байна гэж үзэж их хурл засгийн газраас тодорхой хуулийг гаргаж байна. Мөн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх үндэсний хөтөлбөрийг гаргахаар ингээд бас хилцүүлгийн үйл ажиллагаа зохион байгуулагдаад ингэ явж байгаа маа. Тэгээд энэ их хурлаас дэвшүүлсэн бодлого үйл ажиллагаа төрийн албаны шинэтгэлтэй холбоотой энэ ажлуудыг орон нутаг сурчлах, таниулах ажлыг зохион байгуулаа ингэ явж байна.